Та энэ зураг дээр юу олж харж байна вэ? Энэ зурагт үнэн хэрэгтээ маш ойлгомжгүй нууц хадгалагдаж байгаа бөгөөд зурагт үзүүлж буй энэ өрөөнөөс сураггүй алга болсон нэгэн хүүгийн хагас нүцгэн цогц маш аимшигтай. Учир битүүлэг байдалтай олдсон гэвэл та итгэх үү? Өнөөдөр ярих энэ түүх таныг эргэлзээ тэнэгэлзээнд автуулна гэдэгт итгэлтэй байна. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 14 настай Харли Дилли гэх хүү хичээлдээ яваад оройн гэртээ эргэж ирээгүй илээ. Хүү тэр өдөр сургуульдаач очоог нь тодорхой болсон бөгөөд маргааш өдрийнхэн шөнө дунд хүүгийн аав цагдаагийн газарт ирж хүүгээ алга болсон талаар мэдгдсэн байдаг. Энэ цаг мөчөөс хүүг эрен хайх ажиллагаа эхэлсэн ба 5 хоногийн дараа цагдаа нар нэгэн хяналтын камерын бичлэгнээс авсан зургаа ил болгосон юм. Зурагт Харли алга болдог өдрийнхөө өглөө 6 цагийн үед гадаа явж байгаа нь боосон байна. Түүнийг тухайн өдөр гэрээсээ гарахдаа яг энэ зураг дээр үзүүлсэн шиг улаан хөрөн өнгийн күртэг, саарл өмд, хар гуталтай явсныг нь гэрийнхэн нь харсан гэжээ. Хүү алга болоод 3-7 хоногийн дараа цагдаа нар нэгэн аимшигт зүйл олж илрүүлсэн юм. 2020 оны 1-р сарын 30-ны өдрийн орой сургуу болдог хүү Харлигийн гэрийн ойролцоо олон тооны цагдаа хууль хүчнийхээ ирсэн байлаа. Тэд Харлигийн гэрийн хажуугийн эзэнгүй байшинд үзлэг шалгалт хийж байсан юм. Энэ хоёр давхар байшин орхигдож хаягдаагүйч ихэвчлэн хоосон цуслагийн байшин маягаар ашиглагддаг байв. Цагдаа нарт энэ байшинг шалгах албан ёсны шийдвэр байсан бөгөөд байшингийн эзэдтэй эрцхэн үзлэг шалгалт хийж байлаа. Анх тэднийг байшинд ороход цагдаа нарын өмнө хачилтаа дүр зураг өгсөн юм. Байшингийн хоёр давхарт Харли хүүгийн нүдний шилийг шалан дээр хэвтэж байхыг нь олсноос гадна ханьны хажууд футболк болон улаан хөрөн куртк хоёрыг нь олсон байна. Хожим энэ зургийг авах үед цагдаа нар курткийг хаалганаас өлгсөн гэжээ. Мэргэжилтнүүд байшинг нэг бүрчлэн шалгасан ч хүүгийн өөр ул мөрийг огтоос олоогүй байна. Хэдий байшингаас хүүгийн эд зүйс олдсон ч тэднийг анх байшинд ирэхэд ямар ч гаднаас нь эвдэж орсон гэх ул мөр олдоогүй. Хаалга цонх нь бүгд бүрэн бүтэн байв. Энэ үед тэдэнд яаж эдгэр хувцас эд зүйс энд орж ирсэн. Харли өөрөө гэвч хаана байна вэ гэх мэтчлэн асуултад үүсэж байсан юм. Цагдаа нарт байгаа цор ганц зүйлс болох эд зүйлсд нь анхан шатны үзлэг шалгалтыг мэргэжилтнүүд хийж футболк дээрээс нь зэвний ул мөр мэт улбар шар тол болсон байна. Мөн газар твтэх нүдний шилэн дээр нь тоосч тогтсон байлаа. Хувцснуудаас 60 орчим сантиметрийн зайд шаргал өнгийн төмөр таглаа шиг зүйл олцсон нь хожим тогтоогцсноор ханамд байх нүхний таглаа болж таарсан юм. Ханамд байх энэ нүх нь шалнаас 180 орчим сантиметрт байх нүх бөгөөд хэрвээ 100 байрлуулсан нөхцөлд 100-ны яндаг байшингийн тоосгын яндантай холбох зорилттой нүх байж. Тэгэхээр энэ нүхний цаана өөр яндан байна гэсэн үг. Яг энэ нүх энэ ханны наанаас эд зүйс олцсонд нүхний цаана байх хөндийг үзэхэр шийдэж камер эхлээд оруулсан ч ямар нэгэн зүйл харагдаагүй ба өөр камер хийх үед цогц олдлоо. Үүний дараа мэдээж ханыг нурааж байшингийн тоосгын яндаг буулган Харли хүүгийн цогцыг гарган авсан байна. Нэг ёсондоо хүүгийн цогц яндан дотроос олцсон гэсэн үг. Гэвч хүү яаж тийшээ орсон? Өөрөө унчих уу эсвэл хэнийг нь дээврээс нь хийчих үү? Хүүгийн эд зүйс болохоор яаж байшингийн дотор орчих уу гэх мэт асуултууд гарч ирсэн бөгөөд одоо энэ бүх асуултанд бүгдээрээ хариултыг нь олохыг оролдоцгоё. Өмнө дурдсанчлан яндангаас нь Харли Дилигийн цогц олцсон. Энэ байшин түүний гэрийн яг эсрэг талд байсан юм. Бичлэгээс харж байгаачлан дээвэр дээр нь тоосгын яндан байгаа бол байшингийн хажууд телевизийн антенч мөн харагдаж байна. Энэ зураг бол байшингийн хялбарчсан зураглал. Үүгээр бид хүүг яг хаана ямар байдалтай олдсныг илүү ойлгож болно. Зурагнаас харахад байшинд камин зуух байхгүй тул яндан руу орох ганцхан арга байгаа нь дээврээр дамжиж орох бөгөөд харин яндан нь явсаар хоёр давхрын шалан дээр ирээд төгсөж байна. Түрүү хэлсэнчлэн хувцас, нүдний шил болон янданг ашиглаагүй тагладаг төмөр таглаа гэх мэт зүйлс нь яг энд зурагт үзүүлж буй шиг хэвтэж байсан юм. Нэмэлт 100-ны яндан гаргадаг нүх шалнаас 180 см өндөрт байгаа бол нүхний өргөн 15 см орчим. Хүүгийн цогц дээр тоос бүргсэн байснаас гадна нэлээд ялзарч муудсан байдалтай олцсон гэжээ. Хэдий ялзарч муудаж байсан ч цагдаа нар байшинд үзлэг хийхдээ огт үнэр анзаараагүй. Зөвхөн яндан шалгах явцдаа л камерын тусламжтай олж харсан байдаг. Цогцыг гаргах үед гадуур хувцсгүй зөвхөн дотор өмддөг байсан бөгөөд өмд гутал оймс нь яндангийн ёроолд байсан юм. Мөн эдгээр тайлсан хувцаас нь гадна яндангийн ёроолд гарч хитэнч байв. Өрөөнд дотор нэмэлт яндангийн нүхний дор хувцс болон нүдний шил олцсон нь тэр хувцаа тайлж нүхээр гадагш шийдсэн гэлтгэж ууж болох ба яндан дотор гацаад жаахан ч гэсэн өөртөө зай гаргах гэж хувцаа тайлсан байх гэж үзсэн юм. Хувцсан дээрээс нь олцсон зэвшиг зүйлс нь яндангийн тоосгоны материалтай өнгөний хувьд яг таарч байлаа.
Цогц тийсэн задлан шинжилгээгээр үхлийн шалтгааныг цээжин хэсэгт нь даралт ирсний улмаас амьсгал нь боогдсон нас барсан гэж тогтоосон. Цагдаагийн газрын тайланд дурдсанаар яндангийн хэмжээ 23 см-ийг харьцах нь 33 см-ийн харьцаатай байсан бөгөөд энэ нь ер нь маш жижигхэн зай гэсэн үг. Хайрлагийн хэмжээг харвал 144 см өндөртөө 45 кг жинтэй байв. Энэ хэргийн талаар олон нийтэд ил болох үед хүмүүс хүүг өөрөө яндан руу ороогүй хэн нэгэн хөнөөчөөд эсвэл амьдаар нь хийсэн байх гэх мэт таамаглал дэвшүүлж эхэлсэн байдаг. Харин цагдаа нарын байшинд хийсэн үзлэгээр болон цогц тийсэн шинжилгээгээр ямар ч гэмт хэргийн уул мөр тогтоогдоогүй гэсэн юм. Албан ёсны дүгнэлтээр хүү ямар нэгэн шалтгаанаар телевизийн антенны шатаар дамжин дээвэр дээр нь гарч яндангаар нь доош буусан гэсэн бөгөөд энэ байшин нь Харли хүүгийн гэрийн хажуугийн байшин тул тэр байшинг эзэнгүй талаар мэддэг байсан нь гарцаагүй гэжээ. Мөн яндангийн ёроолоос гарч идэн олцсон нь түүнийг төлөвлөж тийшээ орсон гэлтгэж байна гэсэн юм. Хүү тийшээ ямар ч шалтгаантай орох гэсэн бай тэр яндан явсаар битүү болж дуустдаг 15 см-ийн өргөнтэй нөхөл байдаг талаар мэдээгүй лавтай. Ийм жижиг 23-ыг харьцах нь 33 см-ийн яндангийн нүхээр ороод тэндээсээ буцаад дээшээ гарах нь түүний хувьд огтоос боломжгүй зүйл болсон байж болно. Харлигийн гэрийн яндан явсаар доороо камин зуух руу хүрдэг тул хүү өөрийн гэршгээ санаж байшинд ийм замаар нэвтрэх талар бодсон байж болох юм. Олон нийт 14 настай 144 см өндөртөө 45 кг жинтэй хүү ийм нөхөр амьд сүрэн байхдаа өөрөө багтаж орж болох уу гэж эргэлзэж байлаа. Энэ хэргийг сонирхон судалж байсан хүмүүс ч туршилт хийсэн бөгөөд нэгэн YouTube хэрэглэгч Харлитай ойролцоо биетэй хүү дээрээ яндангийн хэмжээтэй макетаар туршилт хийж бичлэгээ YouTube тавьсан байлаа. Туршилт хийсэн хүний хүүн 11 настай 144 см өндөртөө боловч Харлигаас 5 кг-аар бага буюу 40 кг жинтэй гэв. Энэ туршилтаар ийм биетэй хүү ижил хэмжээтэй нөхрөө орох боломжтойг харуулсан юм. Хэдий орж болж байгаа ч тэндээ хувцас тайлах юм уу, ер нь ямар нэгэн хөдөлгөөн хийх нь маш хэцүү байх нь мөн тодорхой харагдаж байна. Хүү 144 см өндөртэй гэдэг нь мөн нүхнээс 40 см орчим намхан гэсэн үг. Зарим хүмүүс хүүг нүхнээс дээр байхдаа гацаж хувцас эд зүйлсээ нүхээр хөлөөрөө түлхэн хайсан байх гэж үзсэн юм. Хэдий мэрэгчлэнүүд хүүг илүү сайн амьсгалахын тулд хувцасаа өөрөө тайлсан гэж үзсэн ч энэ нь олон хүнд эргэлзээ төрүүлдэг байна. Нарийнхан зайд хувцас тайлах нь боломжгүй нээр энэ үйлдэлийн зорилго нь шачралтай байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Шинжээчид хүү ийм маягаар биеийн хэмжээгээ багасгаж амьсгалах зай гаргасан байх гэсэн ч нэг л үнэмшил багтаа байгаас гадна нүдний шилээ яах гэж нөхөр гарган хайсан байх нь бүр ойлгомжгүй байгаа юм. Эсвэл тэр шилээ санамсаргүй гаргаад хайчих нь гэж байж болох уу? Бас нэг зүйл хүмүүсийн анхаарлыг ихээр татсан нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний 23 цаг 50 минут үед буюу Харли алга болоод 42 цагийн дараа аав нь цагдаад ирж мэдгдсэн гэдэг барим. 14 настай хүүн хичээлдээ явлаа гэж гараад оройн ирэхгүй маргааш өдөржин ирэхгүй байхад шөнөл хүүгээ хайж цагдаад ирсэн нь хэнд чачин санагдах нь аргагүй үзээ. Аавынх нь хэлснээр алга болохоос өмнөх өдөр хүүн утсаа эвдээд ээж аваасаа шинэ утас авч өгөхийг хүссэнд аав нь эхлээд тэр утас ахуулах хэмжээний зүйл хийсэн байх ёстой гэсэнд хүү тэдэнд ууралсан гэв. Ааваас нь ягаад ийм удаж ож хүүхдэд хайж ирсэн бэ гэж цагдаа нарыг асуухад Харли өмнө нь гэртээ ирж хонохгүй тохиолдол нэг биш гардаг байсан. Тэр 5 дахь өглөө хичээлдээ яваад хагасааны өглөө ирчж байсанд энэ удаа мөн тоогоогүй гэсэн байна. Өмнөх алга болсон явдлууд дээр нь цагдаад мэдэгдэж байсан эсхийг нь асуухад өглөө гэхэд ирчихсэн байдагт цагдаад хэлж байгаагүй. Энэ удаа харин тэр ирээгүй. Маргааш өдөржин ч ирээгүйд оройн нэрлээ гэж тайлбарсан гэжээ. Ааваас нь мөн хүүн өөрийгөө хөнөөх хандлага, оролдлого гарч байсан уу гэхэд огтоос үгүй гэсэн боловч аутизм болон анхаарал дутмагших хит хөдөлгөөнтөх эмгэг гэх сэтгцийн эмгэг өөрчлөлтүүд онцлогдож байсан гэсэн юм. Тэгсэн хэдий ч Харли маш ухаалаг хүүхэд байсан гэж нэмж хэлсэн байна. Харлид 2 ч YouTube сувг байсан ба тэр анхныхаа сувгийг 2015 оны сүүлээр нээсэн юм. Эхнийхэн сувгт ихэвчлэн тоглоомын талаар бичлэг, хаяа влог маягийн бичлэгүүд ордог байсан бөгөөд хүүгийн эхний сувгт хамгийн сүүлчийн бичлэг нь алга болохоос нь 4 сарын өмнө орсон бичлэг байсан юм. Энэ бичлэгтээ эхнийхээ буюу Харли Дилли гэх сувгаа үхсэн гэд Харли Дилли 2 гих сувг нээж байгаа талаараа хэлж хамгийн эхний зорилго нь 1000 гаруй дагагчтай болох гэх зүйл ярьжээ. Түүний бичлэгүүдийг үзсэн хүмүүс сэтгцийн эмгэгтэйч гэсэн ярианаасаа бол ухаалаг хэвийн хүүхчиг байна гэж онцолж байсан юм. Хоёр дахь сувгатаач тэр бичлэгүүд оруулж нас барах үед нь 100 орчим дагагчтай байсан бол түүний аимшигт өхлийн дараа мэдээлэл нь олон тарснаар түүний амьд ахуйтай хүсэж байсан дагагчт нь ч ирсэн байдаг. Энэ бичлэгийг бэлдэж буй 2024 оны сүүлчээр 15,000 гаруй дагагчтай болсон байгаа бөгөөд Харли өөрөө энэ талаараа мэдэж чадахгүй тун харамсалтай.
Харлигийн энэ хоёр дахь суугт хамгийн сүүлд орсон бичлэг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр буюу сураггүй болохоос нь 10 хоногийн өмнө орсон байгаа юм. Харин бичлэгний дэлгэрэнгүй хэсэгт 110 дагагч хүрсэнд баярлалаа гэх зүйл бичжээ. Хэдий ихний сувг нь одоо YouTube-д байхгүй ч гэсэн тэндээс татаж авсан нэгэн бичлэг одоо хэрэн YouTube-д байдаг нь нас барахаас нь жилийн өмнөх хийсэн бичлэг бөгөөд би айж байна гэх нэртэй бичлэг байжээ. Тэр бичлэгт Харли хэрхэн ээжтэйгээ мууталцаж, ээж нь түүнийг гадаа гаргаж орхиод гэрээ цойжлоод яваад өгсөн талаар ярьж байгаа бичлэг. Хүү бичлэгт өлсөж байгаагаа дурдах ба ээж нь түүний дуудлагт хариу өгөхгүй байна гэв. Цагдаа хууль хүчнийхэн Харли дийллийн энэ явдлыг золгүй хэрэг гэсэн дүгнэлт гаргасан ч интернет орчинд маш олон хүмүүс гадны нөлөө байгаа гэж үздэг. Тэдний бодлоор хүү өөрөө яагаад ч ийм жижиг нүх рүү орч чадахгүй, мөн хувцас тэнд гатсан байдалтайгаар тайлах боломжгүй гэж итгэдэг. Харли тэр өдөр эцэг ихтэй ууралсан байснаас хөршийнхөө эзэнгүй байшинд орж хорогдох боталтой байсан байж болох юм. Тухайн үед 12 дугаар сарын хүйтэн өдрүүд байсанд тэр эзгүй байшинд яндангаар нь дамжин орох гэж байсан гэдэг нь мөн тун логиктой санагдаж байна. Энэ хүрээд бичлэг төгсөж байна. Өөрсдийн таамаглаас сэтгэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Удахгүй улам сонирхолтой бичлэгүүдээр уулзах болно. Баяр та.